Сайн байцгаана уу та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэе. За, Хятадд 10 настай хүү аавыгаа шүүхэд өгөөд ялалт байгуулсан юм хэрэг гарсан байна. За юу болсон бэ гэхээр Хятадын Хянан мужийн Жинжоо хотод амьдардаг 10 настай швейхаа хүү аавыгаа шүүхэд өгөөд за өөрийнхөө хадгаламжийг буцааж авсан ийм хэрэг одоо Хятадд сошиал орчинд шууган тариад байгаа хан. За ямар учиртай юм бэ гэхээр хүүгийн эцэг их хоёр нь бол 2 жилийн өмнө салсан. Ингээд хүү аавтайгаа хамт амьдардаг байсан юм байна. Энэ хугацаанд аав нь хүүдээ тусгаалan данс нээж өгөөд олон жилийн турш цугларсан одоо тэр улаан тухтууны мөнгө юу одоо бид нэг цагаан сар болохоор бидэд мөнгө өгдөг шүү дээ хүүхдүүдтэй. Яг түүнтэй адилхан цагаан сарын биелэг замун төрөл төрсөд найз нөхөд төрсөн өдрийн бэлэг гэх мэтчлэн бүх мөнгийг нь тэр дансанда хадгалж исэн юм байна. За ингээд нэлээд хэдэн төгрөг болсон. Хятадд болохоор 8 нас хүрээгүй хүүхэд тэр мөнгө хувьдаа захиран зарцуулах эрхгүй байд юм байна. Харин 8-аас дээш насны хүүхдүүд бол өөрийнхөө одоо хэрэглэн тохирсон хичээлийн хэрэгслээ бэлдэх, за жижиг тоглоом авах, за арай өөрөөр буюу яг өөрийнхөө насан туршсан үзэг үйлчлэгийг одоо үзэхдээ зарцуулж болдог гинэ. За ингээд удалгүй аав нь өөр одоо бүсгүйтэй гэрлэхээр болоод хүү ээжтэйгээ хамт амьдрахаар явсан байгаа юм. За тэгээд аав нь хурмаа хийсэн. Хурим хийснийхэн дараа болохоор ээж нь хүүгийн дансыг шалгаж утсан чинь тэр дансанд нь ямар ч мөнгө байгаагүй буюу аав нь хурмынхаа зардалд бүгдийг нь зарцуулж авсан байсан. За тухайд хүүгийн дансанд 80,000 гаруй юан буюу ойролцоогоор $11,700 хуримтлагдсан байсан нь за 10 настай хүүхдийн хувьд бол чамлахааргүй их мөнгө 10 настай ч гэлтгүй министр ч гэсэн юу нь бол их мөнгө. За тэгээ хүү энийг мэдээд аавтайгаа ярилцсан мөнгөө буцааж авмаар байна гэдгээ хэлсэн байна. Харин аав нь шууд эсэргүүцсэн. Яагаад тэгэхээр энэ мөнгө миний төрөлд төрөсөд те ихэвчлэн манай талынхнаас чамд өгсөн мөнгөө. За хэрвээ авмаар байвал чамайг насанд хүрэхэрч энэ мөнгөийг өгнө гэж татгалцсан байна. Ингээ олон удаа аавтайгаа одоо хилэлцэж мөнгөө авахыг учирлаж хэлсэн ч гэсэндээ аав нь зөвшөөрөөгүй. Учраас хүү нь аргаа барсандаа аавыгаа шүүхэд өгсөн. За шүүх харин юу гэж дүнсэн юм бэ гэхээр аавынх нь эсрэг одоо байр суурьтай байсан. Аав нь бол өөрийгөө хүүгийн хууль ёсны асран хамгаалагч нь учраас энэ мөнгийг захиран зарцуулах хэрэгтэй гэж яриад байсан. За дээрэс нь энэ мөнгийг гаргуулж авахыг ээж нь торхираад намайг одоо хүүтэйгээ шүүхтэлцэд хүргэж байна гэж дургуутсан ч гэсэндээ шүүхийн шийдвэрээр улаан тухтууны мөнгө нь болохоор энэ хүүгийн хувийн өмч гэж үзээд асран хамгаалагч байсан ч гэсэндээ аав нь одоо хүүхдийнхээ хувийн өмчөд халтсан учраас бүгдийг нь буцааж өгөх шийдвэр гаргасан байгаа юм байна. За тэгэхээр хүүгийн хадгаламжийг одоо хүүгийн нэр дээрээс хадгаламжийн дээр байгаа тийм ээ бүгдийг нь өгөөд бүх мөнгийг нь өгөөд мөн хоримтлогдсон хүү болох хүүг нь бодоод хамт нийтдээ $82,750 ойролцоогоор $12,600 буцааж төлөхийг үүрэг болгосон байдаг байна. За хуулийн асран хамгаалагч байсан ч гэсэндээ одоо хуулийн дагуу байсан ч гэсэндээ зөвшөөрөлгүйгээр энэ хүүхдийнхээ мөнгийг татаж ашигласнаар одоо аав нь хүүхдийн өмчийн эрхийг зөрчсөн гэж шүүх үтсэн байдаг байна. Тэгэд энэ мэдээлэл Хятадын сошиал орчин дээр тавигдсаны дараа ч гэсэндээ маш олон хүмүүс энэ аавыг нь буруутгасан. Чи яагаад хүүхдийнхээ мөнгөнд гар хурж байгаа юм бэ? Хүүхдийнхээ мөнгийг аван хурим хийхээр тийм их хэцүү байсан юм бол одоо яах гэж хурим хийсэн юм бэ? Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг авч хурим хийсэн энэ хүнтэй гэрэлсэн тэр бүсгүй юу бодож байгаа вэ гэх мэтчлэн дандаа юм сүрэг шүмжлүүд асар ихээр гарч байгаа юм бэлээ. Тэгэхээр ийм бас хуйлтай байдаг бахан ингээ 10 настай хүү аавынхаа эсрэг шүүхтэд яасан байдаг байна. Та бүхэндээ номон Хятад хэлний сургалтын төвийн сурагчид орчуулан бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ. Баярлалаа.